Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх цагаан алт хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол Ноос компанид ажиллалаа. Тус компани 1995 оноос ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхэлж байгаа юм. Өнөө хүртэл хугацаанд жилдээ 5,000 тонноос ноолуур угаах, 150-аас 200 тонн самнах, 150-аас 300 тонн ээрмэл утас, 30,000-аас 50,000 ширхэг оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдээ ашиглалтанд оруулжээ. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Монгол Ноос компани Эрсэн утсаар нэхмэл, давуу, сүлжмэл бүтээгдэхүүнийг бусад үйлдвэртэй кластераар хамтран үйлдвэрлэдэг болжээ. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлээр түүхийд тоног төхөөрөмж худалдан авч хүчин чадлаа нэмэн энэ хэрээр ажлын байр бий болгосон. Өнгөрсөн онд гэтэл эерэх оёдлын үйлдвэртэй 10-аас 14 нэр төрлийн шинэ тоног төхөөрөмж суурилсан тухай компани удирдлага танилцуулсан. Ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөр ноос ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжил, малчтын ахуй амьдрал дээшлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа компани удирдлага болон салбарын мэрэгжлийн холбооны төлөөлөл үтгэлж байлаа. Цаашид энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг төрийн худалдан авалтаар дэмжих, инженер технологийн мэрэгжилтнүүдийг төрийн тэтгэлэгт хамруулах, мэрэгжилтэй ажилтан бэлтгэх зэрэгт анхаарахыг хүслээ. Мал аж ахуйн гаралтай түүхийн идэ боловсруулж, нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, малчтын орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуйн нэгж баялаг бүтээгч нарт ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Жилийн хугацаанд бол 500 тэрбум орчим төгрөгийн зээлийг 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан, хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмж сайжруулад ингээд одоо Монгол улсын хэмжээнд угаах одоо хүчин чадал 100% суурилагдсан байсан бол 2025 онд одоо самнах хүчин чадал 100% суурилагдсан энэ амжилтыг гаргасан байна. За мөн цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд техникийн зохицуулалт хийгдэж зөвхөн Монгол улсаас самсан олгох, экспортлох ийм одоо техникийн зохицуулалт засгийн газар юм шиг дүр гаргасан. За манай компани нэг онцлог бол Монгол хоньны ноосноос анх удаа ноолуур ялгасан. Хоньны ноосыг Яманы ноолууртай бусад хиймэл ширхэгтэй анх удаа хольж Япон, Италийн техник технологитой нарийн утасны ээрмэл утасны үйлдвэрийг бас манай ханга ажиллуулсан. Тэгэхээр манай компани бол цагаан алтаас 11.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Техник тоног төхөөрөмжөдөө нэгэн өөрчлөлт, шинэ тоног төхөөрөмжүүд авсан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлж, ажилчдыг одоо нэмэгдүүлсэн. Ийм байдлаар өнөөдөр одоо ажиллаж байна. За ингээд энэ ажиллагаа үндсэн шалтгаан манай үйлдвэр бол жилд 100-аас 200 тонн утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Eerсэн утас маань бол сүлжмэлийн нэхэмлийн зориулалтад утасууд гардаг. Энэ утасыг худалдаж авч одоо Монголын бусад нэхмэл сүлжмэлийн үйлдвэрүүд кластераар ажиллах ийм боломжтой. Ийм онцлогийг одоо онцолж ерөнхийлөгч бол дахин ирж байгаа энэ онцлог нь эндээ байгаа. Тэгээд манай компанийн хувьд Монгол хоньны ноос хэвс эсхий хийдэг байсан бол өнөөдөр Монгол хоньны ноос бүх төрлийн өргөн хэрэглээний хувцас болсон. Энийг бол одоо эрдэм шинжилгээний байгууллага бусад эрдэмтэн судлаачтай хамтарч манай компани бол одоо анх удаа хийсэн ийм онцлогтой үйлдвэрээ. Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 103 аж ахуйн нэгжид 508 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр ноолуурын үйлдвэрийн эерхийн хүчин чадал 400 тонн нэмэгдэж 20,000 тонн болсон. Самсан ноолуурын экспорт 330 сая $д хүрч 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн байна. Тэгвэл ноосон утас эерэх, хялгас ялгах хүчин чадал 300-аас 500 тонн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м², сүлжих хүчин чадал 3,000 м²-аар нэмэгдэжээ. За энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг арилжааны 9 банкаар олгох юм.